За сайн байцгаана уу бүгдэнд нь хүүхдийн баярын мэнд. За ингээд наана машинд орцгоё. Нөгөө өвгөний чинь хэвлийн тооцогийг дараад үлдсэн байдаг. Нэр одоо өвгөн биш шүү. Энэ багтад залуу гэсэн бэлээ. Нөгөө залуучин сэргээл намайг имчилжээ мэдээлэл салах гээд тэнэгэл байна да. Гэж бодож байхад чинь зоо урдан суугаал учир зүггүй алгадаад авдаг. Тэгсэн чинь нөгөөх чинь муу суугаа энтер гэсэн чинь манай хүн хин одоо ярих байр суурин дээр байгааг нь харуулдаг. Манай хүн чинь хард намтай юм сүртэй барьж орж ирсэндээ тэр нь өмнө ховстоод идэг нөхрийн имийн жороор нь бак имээгэр им хийлүүлээд аваад ирсэн тэрийг амруун цотгож өгдөг. Нөгөө нөхөр чинь нэмэргүй бид ч өөрсдөө наадах чинь давхуцаар бэлтгэж ирсэн гэж солиорч байгаа толгойн эргээд ундаг. Энэ юм нэрэталын ихэвчлэн төв мэдрэлийн системийг онилдог метил пентатор хийсэн нэг төрлийн мансууруулагч эмчилгээний зорилгоор ашигладаг гэдгийг ч дайны үед хүмүүсийг үннийг хилүүлэх зорилгоор ашигладаг байсан. Ягаад тухайн алдсан гэхээр чин зонааныгийн тусламжтайгаар хүчийг нь хоёр дахин нэмэгдүүлж оргийцсан байхгүй юу? Амар сүртэй бид өсрээд бэлтгэгдсэн энтергээ домроод ирсэн нөхөр чинь толгойн эргээл ярмэр санагдаад байх чинь гэл гачин болцсон сууж идэг. Чонзооч алга таших бүрт миний асуултанд хариулгээд алгаа ташаад нэрнээс нь эхлээд маш их мэдээллийг авдаг. Яг уу эдгээр бурхны хоттой чухал мэдээллийг авах зорилготой. Тэр нь хамгийн дээд тулааны бие бэлтрийг бий болгох талаар тайлбарласан хүний бие анатомийн гарын авлага байдаг. Мөн Чинзогийн сүүлийн хэдэн сар бэлдээдсэн хүчрэг техник нь дайчны сэлмийн бурхны урлагийн тулааны техник байдаг. Бурхны хотчид тийм гарын авлага байгааг нь яаж мэдсэн гэж асуухад нөгөө сайхны ирэмжлэлтэй мөрийн албаны нөхцөл чинь бакимиг дагцдаа төгс биеийн судалгаа хийлгэж байгааг нь тагнуулынхаа тусламжтайгаар мэдчихэд тэр гарын авлагыг нь авах гээд байсан нь. Тэгээд үргэлжлүүлэн танаа бүлгийн талаар мэдцгээе гэж ялгалгаад шин. Энэ үеэр ууслаг нэг хин гэдгийг чи мэдэхгүй байгаа чи түүнээс мэдээлэл салгаж чадахгүй гэж нэг орхог хаагацдаг. Чунзаа асуултаа асуух гэсэн чинь толгойных нь хэлбэр нь өөрчлөгдөөд биеийнх нь байдал хурцтай муудахад лиз чи надаас мэдээлэл хамархан салгаж чадахгүй гэсэн чинь манай хүн тархинд нь орхоо байгаа болохыг мэдээд тогоор цуглаад өрхдөг. Гадаа нөгөө бакими чинь юм хайгаад болохгүй сандраа байж явахтан зулаа өдөө хэлтний хүний дөрөв мөчийг нь дастаад бүхэл бий болох зааваад ирнэ. Сахалж зулааг түүнийг ялсан гэж бахархаад харж байхад нь мэн имэж чи ямар хүмүүстэй нийлчихвэ гэж гайхаад үйж идэг. Гинтэл маш хүчтэй дэлбэрэлж Чинзогийн байс өрөөнд болдог. За юу болсон бэ гэхээр манай хүн чи хорхоон дэлбэрэхээс өмнө нүдийг нь суудахтаа тэр нөхөр нь орхоог нь гаргаж шидчихсэн байсан. Тэгэл яг амьд үлдээсэн юм чинь байршил энтергээд бүх хэрэгтэй мэдээлэл авсан байхгүй юу? Тэрнээс гадна нөгөө удаан бүлгийн толгойлогч чи эмгэн цус алдалтыг нь тогтоогоод хэсэгч болоо амьд байх боломжтой болгоцоо яг байцаа гэж байсан чинь эмээ урд нь өөрийн нэр төр ууландаа гიშгээс өвдөн суугаад өөрийн ач охиныг хормоо бүлгийн хүн хулгайсан. Тэд надад туслаад оронд нь надаар хүний биеийг хамгийн хүчрэг болох судалгаа хийлгэж байсан. Гэтэ цаг хугацаа өнгөрөх тусам илүү сонин санагдах болсон. Би түүнийг ямар ба нэгэн зүйл мэдж байгаа гэж бодож байна. Тийм болохоор би түрүүлээд асуултаа асуучих. Хэрвээ тэх юм бол би таны хүслийг чинь биелүүлье гэхэд манай хүнч энэ хүн бидэнд хэрвээ өөртөө болчих юм бол түүнийг ятгах ямар шаардлагагүй болчих юм байна гэж зөвшөөрдөг. Сая таны интернет гацсан уу? Тэгвэл Facebook дээр Бат Эрдэнэ Бадамцэг гэж хайгаад Starlink-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Монгол улсын хаач ашиглах боломжтой хязгааргүй дата бүхэн өндөр хурдны интернеттэй таныг танилцуулах болно. Имийг асуух бүрт мэдгүй байна. Бид нэр хайж байна гэсэн хариултыг өгдөг байсан хүн чинь ховсонд орчоод 18 усан замын нэг болох луун саварт байгаа гэдэг. Эмийг судалгаагаа дуустал охинд нь тусалгүй байх тушаал гаргасныг мэдсэн юм гэж урандаа багтраад хамаг хүчээрээ багалзуурдаад бараг л алах гэж байхад нь Чинзоо хүчээр холдуулаад цэнгэр тэнгэрийн нэг эмнэлгийн талаар асуухсан ч хийдийг зочрол болон цусаалтын шокносоо болоод амьсгал хураадаг. Энэ бүхэнд хийдэг дүгнэлт бол зөв шудраа нэртэй нэгэнч бай. Бурхны хүчийг олсон гэдэг нэгэнч бай. Эжилхэн л өөрсдийн хүсэл сонирхлыг урдаа тавьдаг юм байна. Эмгний гаргасны дараа зулаа нөгөө эмгний хайгаад байсан дэвтрийг нь гаргаж ирээд өдөөн бүлгийн монстр надад баригдахаас өмнө үүнийг шатааж байсан гэдэг өгдөг. Тэрийг наанагаар шинжлүүлэх гэж оролцсон ч програм төвшгөлээгээд анх удаа наанааг бүх хил зүйл рүү нэвтрэх боломжгүй зарим зүйлс төвжээтэй байдаг болохыг нь мэдж авдаг. Тэнд хийдэг уудсан тул буцааг болоход бак эмгэн намайг өршөөгөөч урандаа автаа тань төвөө утчихлаа гэх. Гэхдээ бас миний оч охиныг авраад өгөөч дээ гэж гоохад сахал дуулан бусдна. Тэгж өөрсдөө асуудлуудах зүйлд оролцолдоод хэрэггүй байхаа гэж зөвлснөөр яг орхиж явах гэж байхад нь эмээ өвдөг дээрээс хөрч суугаад хэрвээ ач охиныг минь аврах юм бол танд үрд мөх зүтгэн гэдгээ андгаалж байна гэхэд манай хүн чи юм сайхан боломжийг юу гэж алдах вэ? Та хэлсэн үгэндээ хүрээрээ гэдэг шөргөн түүний хүсэлтийг хүлээн авдаг. Нэрэтийн тэр голын дэрэмчт нь маш хүчрхэг бодолтооны хүлгүүдийг дэрэмддэг хүмүүс гэдгийг нь өмнө хопон болон сагалт хоёрын ярианаас мэдж авсан. Бас нэг тэнэг юм нөгөө эмгэн чаа. Таны нэр усыг мэдээгүй юм биш дээ. Таны хэн гэдэг вэ гэхэд манай хүн өөрийгөө танилцуулахад чөтгөрийн шашинд үнчээр зүтгэн гэдгээ тангаралцснаа ойлгоод бүр шок. Манай хэд ч хүн аврах хэрэгтэй болсон тул эртгээ ажилдаа гараад байршил сайн мэдэхгүй болохоор мэддэг газар руу явцгаадаг. Харин энэ үеэр зулаагийн тулаан хийсэн газар үл мэдэх хүмүүс ирсэн. Нөгөө нөхрийн гар хөлийг олохоос гадна нуучсан байсан төгс тулааны биеийг бүтээх анатомийн номыг олдог. Тэгэхээр тэр шатаагаад байсан ном нь юутаач биш байсан байгаа байхгүй юу? Хойд зүгт зүг шудраг бүлгэм, баруун зүгт хормоо бүлгэм, мөн өмнөд зүгийн тэнгэрлэг чөтгөрийн шашин, хэдэн зууны туршид дээр агуу гурван хүч тулааны урлагийг авч яваа. Мөн тэдний газар нутгийг хуваах хэл бол байнгын цуснд бодогддог дайны талбар. Гэсэн чи тэр дайны талбаруудын дунд чимээгүй нэгэн газар байсан юм.
Эдгээр 3 бүлгийн явуулзгаар ямар ч эзэнгүй, ямар ч дайнгүй дундаа эсэх газар. Энэ бол энергийн нийслэл. Тэглээгээд энергийн нийслэл амгалан тайван байна гэсэн үг бол биш. Сахал Чинзоо хобон бэлгээд ирэхэд эмгэний ач өхнийг аврахаар явсан бол бусд нь очиг хобон мужид руу хүргэж өгөхөр явсан байдаг. Манай хидэгч царайлаг хөхөө баргалгал гаргацсан хүүхнүүд татчангасаар арай гижэл оройг нь харахтал малгай унахаар тийм өндөр барилгалаа аваад ордог. Тэд аюулгүй барилгалаа орлоо гэж бодсон чинь дотор нь ялгаагүй арай өндөр зэрэглэлийн бие үнэлдэг хүүхнүүд байдаг. Тэр нэгэнд дэвлэрсэн байгааг нь харж л та. Харин тэдний 3 аягатай ширээ авъя гэхэд байдал өөрөлж 3 дахь гурд хүчрэх хүмүүсийн зөвлөд өгөрөнд давждаг. Үйлчлэгч 3 аяга авчраа сонголтоо хийгээд хэлээрээ гээд явна. Яг тэгэхээр энэ ирсэн газар бол мэдээлэл зардаг газар. Энэ 3 аяга бол мэдээллийн зэрэглэлийг тогтоож байгаа. Улаан байх юм бол 3 дугаар зэрэгдэл, цэнхэр байх юм бол 2 дугаар зэрэгдэл, цагаан байх юм бол хамгийн өндөр буюу 1 дугаар зэрэглэлийн мэдээлэл байх нэ. Манай хэд сонголтоо хийгээд авах мэдээллээ хэлэхэд хэсэг үзсний хэтэст дээд давхар руу шилжүүлэхээр болдог. Уг нь бол 2 дугаар зэрэглэлийн мэдээлэл гэж бодсон ч 1 дугаар зэрэглэлийн мэдээлэл биш бол дээшээ гаргадаггүй байтал нэг л эвгүй болгоо явчихдаг. Яагаад гэсэн бэ гэхээр энд мэдээлэл зарагдаж байгаа юм чи ямар ба нэгэн байдлаар мэдээлэл авах шаардлагатай шүү дээ. Манай хэд тэр гол мэдээллээр хангагч нөхрийг л асуугаад байсан болохоор тэднийг асуудал гэж үзээд 30-аас олон хүнээр бүслүүлээд дээрэс нь энэ хэдийн мэдээллийг аваад нөгөө хэдтэй зарчийгээд хоорондоо алсаа шивнэх техникээр ирж байсныг нь манай хүн мэдж байгаа болохоор жинхэнэ толгойгчийг нь барьж аваад яагаад ингэж байгааг нь асуудаг. Нөгөө нөхөр нь хэдий их мастер ч гэлээ Чинзоогийн гарт бол ямар ч хүч хэрэглэлгүйгээр нийцэлж чадхаар шавж идгээ өөрөө ухаардаг. Намааг уучлаарай гэж жинхнээсээ аймгуулсан чинь нөгөө тэн бүдэн тохио байна гэдэг амар сүртэй дайрсан жигчээ өрөөний жилээ гаргаж чадхааргүй хүмүүс байдаг. Хобон голтон Солонгосын онны гол дүршэл ганцаархны эргэж чинь гэл бод. Хобон бүр авра айлд гаргаж ирж мэрээд тэм жоохон хүүхдүүдтэй тоглож байгаа юм шиг л хөвгөлддөг. Нөгөө нөхөр чинь дүрээ нууцсан дуучлаарай гэж дахиад хуурах гэсэн чинь бэлгээ бүр амтан болгочихж байгаа юм чинь. Тэгэл яг хайсандаа үннээ хэлж байгаа юм л та. Шар голын 3 чөтгөр гэдэг нөхдүүд нь ленч найрлж байгаа болохоор эднээс ягаад мэдээлэл өгч чадахгүй байгаа гэсэн байдаг. Энэ шар голын 3 чөтгөр гэдэг нь 18 усан замын нэр муутай өндөр түвшаалтууд нэр. Цуу яриагаар бол зай болгаалаад ирчүүдийг нь алаад эмэгтэйчүүдийг нь авдаг. Хэдий тэдний толгойд өндөр шигнэл амлсан ч ямар ч ажил хөдөлгөөгөр хотор чөлөөтэй явдаг. Ингээд одород байгаа шалтгаан наав бахан домгийн аврах муугаануудын нэг хормоо бүлэмийн маш хүчрэх нэг бохгүй юу. Дэндүү харгас тогшинжлээ найз нөхөд болон гэр бүлээ хамгийн дээгүүр тавьдаг. Зүгээр л нэг ойрын дүн дээрэмдүүлсэн чинь тэр дээрэмсэн нөхдүүдийг нь барьж аваад үе удмаар нөхөөс тэмцэрчсэн байдаг. Нэг үгээр бол маш том арт талтай л гэсэн үг. Дээр нь манай хэдээс яагаад мэдээлэл нууцаар өгсөн ч шар голын хүмүүс дундан тагнуул тавьсан болохоор мэдээлэл задрахал юм бол үе удмаар нөхөөс тэмцэрний дэм мэдж байгаа. Гээд өдөрдөг чинь алсаа шивнэх техникээр хилээд уучлалгуудаг. Уг нь бол яагаад явчихна гэж бодсон ч хобон бэлгээ хоёрыг тэр 3 нөхрийг авчиргээ явуулчихдаг. Энэ нийцэн нь бүр шок. Чинзоогараа жоохон хөдөлгөөл нэг нөхрийг нь хүзүүг нь хуглаад алчихдаг. Тэгээ жинхэнэ тагнуулуудыг найз дээр нь тулгуурлаад бариад авахд эзэн хэдэн сар хайгаад олоогүй штэйгээ бүр нэмээ шок. Энэ хооронд бэлгээ хобон хоёр ч нөгөө 3 таварсан нөхрийг чи юу ч гэж содоод аваад ирдэг. Эзэн ч яагаад би танд хэлсэн шүү дээ энэ хүмүүсийг орлох юм бол бид нэр асуудалд орно гэсэн чи манай хүн. Тэгээ над тамаараа маттай. Чиний л асуудал шүү дээ. Чинзоо нөгөө 3-аас асуулт нь нэг нь чи намайг танихгүй байна уу энэ гэж өрүүлсэж байгаа толгоогоо тасдуулчихдаг. Нөгөө хэд нь ч амьд гарахын тулд байршлыг нь хэлж өгөөд амьд гарлаа гэж баярлсаж чаа. Хин та хэдийг амьдүүлдэг гэсэн ингээд бүгднгийн тухай ичнэ. Тэгээд яг явах чахт нь тагнуулуудыг нь алцсан болохоор чөтгөрийн шашныг л ингэсэн гэдгийг нь бүгднгийн хэлээд биднэрт ямар ч асуудал үүсэхгүй гэж хоорондоо асаа шивнэх техникээр ярихад манай хүн чинь хэдий бүх тагнуулуудыг нь алцсан ч гэлээ. Өө нэрээ мэдээгүй юм шиг байна. Нэгийг нь зориуд үлдээсэн юм гээд дунд нь ясаажаад байхгүй тагнуулыг хайгаа завгүй байх үед нутаа шиг самхарна. Манай хэд хэлсэн газар нэрхэд яг нүүж байдаг. Тэгэл чимээг өхөн бурхны отчиг булгаал хийгээд нэг харуулыг нь нууцаар булгаалаад мэдээлэл салгахад нөгөөх нь аминдаа хайртай юм байна. Байршил мэдгдсэн болохоор нүүж байгаа. Бас тэр нь барьцаалагдсан эмэгтэй одоохондоо байхгүй гэд аягүй сонирн мэдээлэл өгдөг. Чинзоош гайхаад булчинлаг том биетэй эмэгтэй гэсэн чи юу орлогч дарга ихнэр үү гэж авдаг. Байрлалыг нь мэдчихэ шөнөөр сагалт бэлгээ хоёр гиндүүлэн дайрч амжилттай өхнийг авардаг. Дахиад нэг булчинтай эмэгтэй өргөх шаардлагатай болчихвоо хөрхий. Гэсэн чинь гинтл хүмүүс таамагласан юм гээл бүслээд авахд нөгөө хүүхэн чинь бэлгээр утга зоож өрхдөг. Энэ хүмүүсийн хотолтын нөө байна уу? Чинзод бол ямар ч хамаахгүйгээр мангар сүртэйгээр гараад ирдэг. Нисэж байгаа хүн анх удаага харсан нөхдүүд чинь наман ангаж байхад манай хүн чинь тэр хүүхнийг тэдний тал болоод өгөөшүүлж байсан байна гэдгийг сонссон шууд л татаад авдаг. Тэрийг нь хараад хүчрэх гэдгийг нь ойлгосон ч гэсэн гадаа буурахгүйгээр ийм газараас гарах та нарт өчүүхэнч боломж байхгүй энэ төр гэж ярьж байхдаа толгойлогчоосоо хүүхдийг нь энэ өрөөнд байхгүй өөрийнх нь өрөөнд авээдсэн гэдгийг алсаа шивнэх техникээр мэдж авдаг. Хүүхэдтэй болсон болохоор л ийм аж гаргаад байсан байж шүү дээ. Нөгөөдөл ч өөрсдөө мангар ихтэй. Хэрвээ ачигныг нь авээчихгүй бол бурхны отооч тэдэрт ямар ч тушуурахгүй гэж бодоод манай хүмүүсээс ширхэг үсэл унах юм бол хүүхдийг нь алан шүү гэхэд манай хүн зэлмээ бумеранг шиг эргүүлээ зөндөө хүнийг алснаа. Өөчиг хүүхдийг нь ална гэсэн алаагүй л байгаа юм уу? Нөгөө тэнэг жүжигэд дуусгахгүй гараа өргөснөө. Намайг гараа болгох юм бол хүүхдийг нь алаарай гэж хүмүүстэй хэлсэж чаа. Гарыг нь дасцснаа. Өө яна гар нь буучлаа штэ. Алахгүй мо та нар гээ бүр өдөөд идэх шүү. Яаж өрөөнд хүүхэд байхгүй байгааг мэдсэнийг ойлгохгүй сандраад хүүхд рүү хүмүүсээ явуулаад хэрвээ хүүхдийг авах гэж оролдох юм бол хүүхдийг алаарай гэдэг. Гэтэ Чинзоо алсаа шивнэх техникээр бүгднийг сонсч байсан болохоор араас нь сэлмнүүдээ нисгэл бүгдийг нь алчихдаг.
Тэгээ хүүхдийн нараас сахалтыг явуулсан чинь одоо баг ганцхан л хүн байна. Та нар баг 300 лайн байж түүнийг устгаач гэд өвчнөд харан чинь зоо тэнгэр рүү нислэн цохиж орхиод ороос нь юу ч хүсийжээд орхичдаг. Ихтэй аллуугаар мэдээлэл салгаж авнаа гэд хөвлийнх нь кийг нь устгаад тоопнаар амьд байлгаж байгаад үлдээдэг. Энийг харсан босдон ч мангас байна гэж зэвсгээ аял зогтож байгаа юм чаа. Гэхдээ энэ их зэвсгийг үлдээж байгаа нь өөрөө алдаалтай. Байнуудыг автоматаар онлоод хормын дотор бүгднгийн л устгаж өргөдөг. Гэхдээ нөгөө эмэгтэй чи яагаад ч юм бүр үзий язаар хараад идэг шүү. Сахалтаж Ахмадын байрыг асуудалгүй болоо хүүхдийг авчирсан. Нөгөө эмэгтэй хүүхдтэй нь уулзсан ч бүр нэг үзий язсан өнгөөр хаалан тална гэлээдэг. Хүн хит их айхаараа эсвэл хит их өрөвдөхөөрөө мэдэрдэг мэдрэмжээ хайртай эндүрх үед байдаг. Үүнийг Стокгольм синдром гэдэг ер нь мэдээд авчихгүй за. Нөгөө дөрдөө орцсон нөхөр чинь эндээс явахгүй хүчээр авч явсан ч би имэдээ очиад хэлэхэд хүссэн юм чи өөхгүй энэ төргээд уурлаад хаарна. Яг уу том толгойн үеэр барьцааны хүн дитдэг үе байдаг л та. Энэ бол энгийн л үзэгдэл. Ямар цогцсээр чадах юм биш гэсэн чинь юу та нар намайг аврах гэж ирсэн биз дээ алахгүй сте арай. Юу манай хүн жахаа алаа чинь учир нь дээр түүхт нь байгаа шүү дээ. Энэ үеэр нь мангар том 2 сэлэмтэй бараа үрсэн хүн түүнийг олох ёстой гэж хайгаа явж идэг. За энэ удаагийнхаа дуурайг ингээ өндөрлж байна. Бүгдээрээ сайхан баярлалаа. Донешн илгээж дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Дэмждэг бүх